Шогдрын Утган бэлэг нэрэмжит Эрдэнэт цогцлбор дээд сургууль. Хаягдл боловсруулах технологи нэг дээр нөхөн 3 хөтөлбөрт суралцсанаар хог хаягдлын талаарх төрийн бодлогын хэрэгжилтийг хангах, хог хаягдл үүсгэхээс зайлсхийх, хүрээлэн байга орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллийг бууруулах, ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг цуглуулах, ангилан ялгах, тээвэрлэх, хадгалах, түүхийн эдийн их усэр болгон дахин ашиглах, менежментийг сайжруулах чиглэлээр онлын мэдлэг болон дадлага эзэмшсэн эрдэм шинжилгээний зураг төсөл боловсруулах, хаягдл боловсруулах барилга байгууламжийн угсралт, ашиглалтын ажлыг зохион байгуулж удирдах чадвартай мэргэжин болж бий. Сайн байцгаана уу? Намайг Эрхэм төгсгийн Хосоор гэдэг. Би Эрдэнэт цогцлбор дээд сургуулийн цэглэхэн хангамж нэг дээр нэмэх 3 хөтөлбөрөөр суралцдаг. Би та нарт Эрдэнэт цогцлбор дээд сургуулийг сонгох 3 шалтгаан хэлье. Нэгт, засгийн газраас 50% хөнгөлдөг. Хоёрт, багш нар бидэртэй маш сайн тулж ажилладаг. Гуравт, уулын байжуулах эрдэнэ төлөвлөр дээр бид нар практикаар онлынхаа мэдлэгийг ингээд судах боломжтой юм аа. Бас манай Эрдэнэт хотод маш сайхан амгалан тавин хот учраас та нар төсөн мөнгө багтаагаар Эрдэнэтэд суралцах боломжтой юм аа. Барилгын инженер нэг дээр нөхөн 3 хөтөлбөрт суралцсанаар барилгын буур, суурь, материал, барилга барих процесс ба ажлын технологи, зохион байгуулалт, бүтцийн тооцоо, төсөөлөлт, үйлдвэрлэлийн менежмент чиглэлээр мэдлэг дадлалж барилгын үйлдвэрлэлийг төлөвлөх, удирдах, зураг төсөл боловсруулах, хяналт шинжилгээ хийх ур чадварыг эзэмсэн төгснө. Барилгын инженер нэг дээр нөхөн 3 хөтөлбөрийг сонгож суралцахыг урьж байна. Механик инженери нэг дээр нөхөн 3 хөтөлбөрөөр суралцсанаар дэлхийн томоохон их сургуулиуд болон Япон, Солонгосын ихтэй сургуулиудын хөтөлбөрийг жижиг болгон боловсруулсан тул хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломж нээлттэй. Жижиг хөтөлбөр агуулгын хувьд шинжлэгдсэн ба үр дүнд суурилсан боловсролын үзэл баримтлал арга зүйг тусгасан онцлогтой. За, сайн байцгаана уу? Эрдэнэт цогцлбор дээд сургуулийн санхүү эдийн засгийн 2 дугаар курсын оюутан Батолго байна. За, миний хувьд 2022 оны эсэлтийн ерөнхий шалгалт өгөгч бөгөөд анх санхүү эдийн засгийн ангийг сонгож ирж байсан. За, тэгээд энэхүү мэргэжлэр төгсгийн давуу тал нь юу юм бэ гэхээр ажлын байран дээр гараад ажилгүй болно гэсэн ойлголт байдаггүй. Мөн энэхүү мэргэжлэр сураад ажлын байран дээр 100 гаруй мэргэжилт юу гэдэг хөрөх чадвартайгаас гадна төрөл бүрийн юу гэдэг зах зээл дээр юу гэдэг ажиллах боломжтой байдаг. За тэгээд энэ жил эсэлтийн ерөнхий шалгалт өгж байгаа дүүнертэй хандаж хэлэхэд маань сургууль нь 50% тэтгэлэг олгодог. Тиймээс та бүхнийг маань сургуульд хүрэлцэн ирж сурахыг уриалж байна.